Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын засгийн газраас 2025 оны 9-р сарын 1-ний өдөр улсын их хурл өргөн мэдүүлсэн Монгол улсын 2026 оны төсвийн тухай, үндэсний байдлын сангийн 2026 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгд хэлцүүлэг улсын их хурлын чуулганы 2025 оны 9-р сарын 15, 18, 19, 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлцэж, хоёр дахь хэлцүүлэг бэлтгүүлэхээр төсвийн болон бусад байнгын ороод шилжүүлсэн. Монгол улсын их хурлын хянан шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд улсын их хурл төсвийн төслийн 1-2 дахь хэлцүүлгийн үед олон нийтийн хэлцүүлэг хийж болно гэж заасан дагуу төсвийн байнгын орооноос уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж эрсдэл, боловсролын салбарын 2026 оны төсөв, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд, төсвийн орлого бүрдүүлэлт, эрүүл мэнд нийгэм хамгааллын 2026 оны төсөв, соёл спорт, аюул жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсөв гэсэн 6 сэдвийн хүрээнд олон нийтийн хэлцүүлэг зохион байгуулсан. Дээр хэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллага, төсвийн доктортой байдлын зүйл, үндэсний аудитын газар, сангийн яам, төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн бас байгууллагаас давхарсан доогоор 394, захимаар 17 төлөв оролцсон бөгөөд хэлцүүлгийн зарыг улсын их хурлын албан ёсны веб хуудас парламент цэгийн дээр захин хуудас парламент цэгийн хаягууд байршуулж олон нийтийн оролцоог ханган ажилласан. Хэлцүүлэгт оролцогчдоос эрүүл мэнд, боловсролын салбарын гүйцэл суурилсан санхүүжилтийн шинжилгээг эрчимжүүлэх, багш эмчийн цалин, ахмад насны тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төлөлтийн урт хугацааны хөгжлийн бодлогын зорилттой уялдуулах, гадаадын зээл тусламжийн ашиглалт, түүний үр дүн үнэлж, өрийн доктортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх, татврын шинжилэлээр иргэд аж ахуйн нийцүүдийн татврын дэмжлэг оновчтой болгож өрхийн орлогыг дэмжиж чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж саналууд гаргасан. За, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын орооны танилцуулгын талаар, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын орооны хуралдаанаар улсын их хурлын гишүүн анаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсний хөтөлбөрийн зорилт хөрх үр дүнгийн шалгуур үзүүлэлт тусгагдсан Батлан хамгааллын сайдын 2026 оны хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилт хөрх үр дүнгийн шалгуур үзүүлэлт төсвийн тухай хууль, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй байгааг анхаарах, нууцт хамаарах төсөл хөтөлбөрөөс бусад нийгмийн шин чанартай арга хэмжээний задаргааг төсөл тусах шаардлагатай талаар мөн улсын их хурлын гишүүн Наранбаатар, Мөнхбат нар орон нутгад зэвсэг түвшний анги, салбаруудад тусгай сургалт бэлтгэлийн төвийн барилгын засвар болон албан агчдын амьдрах нөхцөлийг сайжруулах хөрөнгийн төсвийн төсөл тусгасан хэсэг, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй аймаг, сумд хөрөнгө мөнгөний хөрөлцөөгүй байдал үүсэж байгаа талаар зохицуулах. Дээр хуралдаанд улсын их хурлын гишүүн Эрдэнэ бол дэлхийн нийтийн докторгүй нөхцөл байдлаас үүдэн Батлан хамгаалах салбар, үндэсний сүрэн төсвөрлөх чадхыг нэмэгдүүлэх, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологиг нэвтрүүлэх, гал ус, зууд зэрэг байгалийн амьсгалын үед Батлан хамгаалах онцгой байдлын салбар бэлэн байх, мөн иргэдийн чадахжуулан сурахад анхаарах, улсын их хурлын гишүүн Болдормаа гадаад харилцааны салбар болон Батлан салбарын ажилчдын цалин хангамж, ажиллаж амьдрах нөхцөлийг анхаарах, улсын их хурлын гишүүн Өө Шижир хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөлд өртгүүд нэмэгдэж байгааг анхаарч, шалтгааныг тодруулах нь зүйтэй бөгөөд 2026 оны төсвийн үр дүнтэй захиран зарцуулах талаар санал хэлсэн байна. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын ороонд танилцуулгын талаар. За, улсын их хурлын гишүүн Батчмаг, Эдэр Бат нар хөдөө аж ахуй байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд олгож байгаа зээлийн ашиглалыг сайжруулах, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор агаар хөрс очны бохирлыг бууруулах болон цаг агаар зориудаар нөлөөлөх арга хэмжээний зардалыг улсын төсөв тусгаж хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд ашиглаж байгаа тоног тохиромжид татврын хөнгөлт үзүүлэх, улсын их хурлын гишүүн Ганбаатар хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээг тодруулж, хувийн хэмжлэр хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг улсын төсөвс тусган санхүүжүүлэх шаардлагагүй гэсэн саналуудыг хэлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын орооны танилцуулгын талаар. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанд улсын их хурлын гишүүн Алтан гэр шинэ оршоо хөтөлбөрийн үйл ажиллагаа санхүүжилт үр дүнгийн талаар. Улсын их хурлын гишүүн Номин Бадамсүрнаар төсвийн төсөл тусгасан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүд нь улсын хөгжлийн төлөвлөгөөтэй нийцэж байгаа хэсэг. Улсын их хурлын гишүүн Ариун зай гаргасан 2026 оны төсвийн төсөл төрийн албан агшид өндөр насны тэтгэвэр гаргахад олгодог 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээ нэг удаан тэтгэх хэмжээг он дамжуулан олоход тусна холбогдох хууль нийцэж байгаа хэсэг талаар. Улсын их хурлын гишүүн Эдэр Бат, Саранчулан, Бадамсүрэн, Болдормаа нар төсвийн бодлого эрчим хүч боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгааллын асуудлууд чиглүүлэх, тухайн жилийн төсвийг улсын их хурлаар хэлэлцэн батлах процессыг шинжлэх, төрийн албаны шалгалтын агуулга, түүний эрх,
хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлыг тусгах, хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар саналууд хэлсэн байна. Хууль зүйн байнгын орон танилцуулгын талаар Улсын их хурлын гишүүн Сайн Зориг, Алтангэр, Сандаг Учир, Мөнхбаатар, Дамдын Сүхбаатар нар иргэдийн амар тайван аюулгүй байдлын төлөө үйл ажиллагааг явуулдаг хууль зүйн салбарын байгууллагуудын төсвийг бусад салбартай адилхан нийтлэг байдлаар бууруулах нь тохиромжгүй бөгөөд тухайн салбарын байгууллагуудын орон тоо дутуу байгааг анхаарч ажиллах орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай талаар мөн донтолтоо тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх төсвийг анхаарах. Эзэн засгийн байнгын орооны танилцуулгын талаар тус хуралдаанд Улсын их хурлын гишүүн Цэнгүүн засгийн газрын төсөв эдийн засгийн бодлогод боловсруулах шаардлагатай санал тулгамж байгаа асуудыг тухай бүр холбогдох байнгын ороо Улсын их хурлын гишүүдэд мэдээлдэг байх. Улсын их хурлын гишүүн шижир төсвийн урсгал зардал сүүлийн жилүүд нэмэгдсэн боловч багш эмч нарын цалин ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахгүй байгаа талаар их хурлын гишүүн Очирбат мега төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, Улсын их хурлын гишүүн Эрдэнэбат босрол эрүүл мэндийн салбарын ажилтны цалин үүсийг инфляцид уялдуулах, Улсын их хурлын гишүүн Сэд Дорж 2026 оны төсөвд говийн бүсийн усчлуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардлагатай хөрөнгийг нь тусган зүйтгэсэн саналууд гаргасан байна. За, өргөдлийн байнгын орооны танилцуулгын талаар. Өргөдлийн байнгын орооны хуралдаанд Улсын их хурлын гишүүн Эрдэнэбат төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүн 24%-аас хэтрүүлэхгүй байх хязгаарыг өөрчлөн боловсрол эрүүл мэндийн салбарын санхүүжилт ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой эсэх талаар Улсын их хурлын гишүүн Лувсан Жанц улсын хөгжлийн төлөвлөгөө болон төсвийн төслийн шалгуур зүйлдэд хоорондоо уялдахгүй байгааг анхаарах. Улсын их хурлын гишүүн Мөнх Туяа засгийн газраас 2026 оны бослын дэмжигт жил болгон зарласан боловч боловсролын сайдын төсвийг нэг их найдвараар бууруулахаар төсвийн төсөлд тусгасан нь 300 мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдөж 16 мянган багш ажилтны цалин үс буурч байгааг анхаарах. Улсын их хурлын гишүүн Рэгдэл 2026 онд хэрэгжиж дуусах хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний санхүүжилтийг бүрэн тусгах, улсын төсвийн урсгал зардлыг 24%-аар хязгаарасныг нэмэгдүүлэх боломжийг судлах, үндэсний баялагын сангийн тухай хууль заасны дагуу хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн суурь салбаруудыг санхүүжлэхэд сангийн яам анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн болно. Хүний хөгжил нийгэм бодлогын байнгын орооны танилцуулгын талаар. Хүний хөгжил нийгэм бодлогын байнгын орооны хуралдаанд Улсын их хурлын гишүүн Эрдэнэбат эх оны төсөвд эрүүл мэндийн салбарын техник тоног төхөөрөмжийн шинжлэх хөрөнгө оруулалт туссан эсэх талаар Улсын их хурлын гишүүн Хосбаяр Монгол Улсын засгийн газраас 2026 оны бослын дэмжих жил болгосонтой холбогдуулан хөдөө орон нутгад шаардлагатай сургууль цэцэрлэгийн барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, орон нутгад мэргэжлийн багш дутагдлаа эсэх талаар асуулт асууж холбогдох хариултыг авсан байна. Улсын их хурлын гишүүн Ганбаатар зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлж буй соёл, спорт, аялал жуулч, залуучдын салбарын төсвийг хассан талаар тус салбарын төсвийн бууруулсныг нэмэгдүүлэх боломжтой эсэх. Улсын их хурлын гишүүн Ган Хүлэг 2026 онд ахмадуудын эрүүл мэнд, соёл, спорт, насан туршийн боловсрол зориулсан арга хэмжээний зардал болон боловсролыг дэмжих жилийн хүрээнд хийгдэх ажил, хөрөх үр дүн, боловсролын зээлийн сангийн санхүүжилт, зээлийн иргэн төлөвийн талаар асуулт асууж хариулт авсан байна. За, Улсын их хурлын гишүүн Бат Жаргал төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, цалин хөлс тэтгэвэр урсгал зарлалын зарцуулалт болон 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилга байгууламжуудыг дуусгах боломжийг судлах, хөрөнгө оруулалтын бодит хэрэгцээ, үлдсэн ажлуудын санхүүжилтийг оновчтой хуваарлах, хувийн хвшлийн төлбөрийн чадамжийг хамгаалах чиглэлээр зохицуулт хийх, Улсын их хурлын гишүүн Эрдэнэбат төрийн албан агчдын цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг урт болон дунд хугацааны бодлогоор шийдвэрлэх. Улсын их хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар 2024 оны засгийн газрын санхүүгийн тайланд аудитын байгууллагаас илрүүлсэн зөрчил, алдаа дутагдлын хариуцлагын асуудлыг тодруулж, холбогдох албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авсан, мөн аудитын дүгнэлтийн хэрэгжил, зөвлөмжийн биелэлийг сайжруулах талаар Улсын их хурлын гишүүн Мөнх Соёл төсвийн шинжилгээг хийх шаардлагатайг онцлон эх он дүрийн албан агч, ялангуяа багш нарын цалин нэмэхэд шаардлагатай хөрөнгийг төсөвд нэмж тусгах боломжийн талаар асууж хариулт авсан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн 2 дахь хэлцүүлэг хийсэн талаар төсвийн байнгын орон танилцуулга хэлсэн шийдвэрлэж өгөхийг таамагласан төсөж байна.